Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн амгалан айлтгая. Янж байна. Тэгээд өнөөдрийн ишлэл бол 13-ын 34 Лук номын Иерусалима өөрт нь илгээгдэхстийг чулуудан иш үзүүлэгчдийг алдаг хотоо. Дахиад дэгдэх хүнүүдэд алавчин дороо бөөгнүүлдэгчлэн би хүүхдүүдийг чинь цуглуулгыг хичнээн их хүсв. Гэтэл та нар хүссэнгүй. За ингээд Лук 13-ын 34. Тэр өнөөдөр нэг ихтэйсэн л дээ. Би яг гэрэлд гарах ч юм уу бүхний талд орчхоор илүү чөтгөрс бузар сусан дариулаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд нэг хөлөө дэлхий дээр нэг хөлөө бүхний талд тавьчаад хаашаа явахаа мэдэхгүй дунд нь явж байгаа гэж надад хэлжсэн. Тэгээ би хэлсэн л дээ. Хоёр дайн болж байна. Харанхуй тал гэрлийн талтаа дайдаж ингэж бодъё. Дэлхий дээр энэ дайн явагдаж байгаа. Хэрвээ дайны шугамн дээр яг галын дунд зогсож байгаа хүн байвал хамгийн их дайруулдаг. Хоёр талаас харин та бүхний талд уу гэрлийн талд орчих юм бол яг энд дэгдэхнүүдэд далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Иесусийн далавчин дор та орно. Тэр тохиолдолд дээрээс ирж байгаа шанхар ийг дахиад хамгаалдаг гэсэн үг. Дахиад дэгдэхнүүдэд далавчин дороо хамгаалдаг. Түүнтэй адилхан би гэсэн хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн хүсэн гэж Иесус хэлсэн байна л да. Тэр үнэхээр бидний хорогдох газар бол Иесус дотор Бурхан дотор байдаг байгаа. Тэгээд хорогдох газар байхгүй тохиолдолд дайсан хамаагүй дайрах аюултай. Ялангуяа галын шугамн дээр яг дунд нь зогсож ерөөсөө болохгүй. Нэг хөлөө газар дэлхий дээр ч юм уу харанхууд нөгөө хөлөө гэрэлд гаргацсан байж байгаа юм бол аль нь Бурхан таныг хамгаалахад хэцүү. Ягдвал та харанхуй талд байгаа учраас хэрвээ та үнэхээр дан харанхуй талд байх юм бол та нарыг хинжтэй ярихгүй гэж боддог хүмүүс ч байдаг. Яг үндэ тийм биш. Харанхуй талд байвал таны амьдрал буцхан Бурханы л хийж чадах. Тэр гэрэл гээг амар тайван хараатай мэдрэхгүй амьдрал чинь өнгөрөх болно. Тэгэхээр айл голдох хөлөө нэг хөлөө харангууд нэг хөлөө гэрэл бити байлгаараа тэгээд үнэхээр далавчин доор нь орхитун Иесус Христийн. Тэгэхээр гадаа байгаа хүмүүс нь болохоор өөрт нь илгээхтэй чулуудан иш үзүүлэгчдийг алдаг хотоо гэж хэлсэн байна. Тэгэхээр үнэхээр дэлхий дээр болон бас дайснууд байгаа. Дэлхийн амьдрал угаасаа иш үзүүлэгчдийг чулуудан алдаг. Өөрт нь илгээхцийг чулууддаг тийм л газар. Хаасаа бүр чулуунуул гэж байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар шонгор шувуу дайрч байдаг. Тэгэхээр үнэхээр дахианы доловчин дор байгаа дэгдэхнүүд хамаагүй аюулгүй байдаа гэсэн үг. Тэгээд дээрс нь дайсан ирэхэд хамгаалагдана гэсэн үг. Тэгэд үнэхээр хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн хүснэвэ гэж байна. Гэтэл та нар хүссэнгүй гэж хэлж байна. Тэгэхээр бид нар үнэхээр Иесус Христийн далавчин дор орохыг хүсэхгүй байна. Эсвэл цуглуулахад болохгүй байна гэж хэлсэн үг. Тэгэхээр энэ нэшлийг та бодороо. Тэгээд та бүхэн нэг талдаа гарах хэрэгтэй. Ялангуяа Бурхны хаанчлыг хайх үед бусд наянда болдог. Би дэлхийн зүйлийг нэг хайгаад, Бурхны зүйлийг нэг хайгаад хоёр хөлөө явах үед үнэхээр аль нь нурж онддог шүү заримдаа. Тийм учраас яг үнэхээр Бурхны хаанчлыг 100% хайх үед бусд нь гэдэг нь идэх хоол ч өмсөх хувцс чинь таны дээр хүсэж байгаа нүд чинь аяндаа болдог гэсэн үг. Хавчлах хаанч байдаг. Үнэхээр та гэрэл байх үед дайсан нөгөөд рүүгээ дайрах уу тайр. Гэхдээ та аккаунтаа нүгдэж байгаа дайчин цэрэг шиг зүйл дэгдэх ээж хаан ч юм уу хийх хаан тэ далавчин дор орсон дахиад нэг далавчин дор орсон дэгдэх шиг ч юм уу хамгаалагдах боломжтой гэсэн үг. Үнэхээр эзэн Бурхан бол та бидний хорогдох газар. Тэгээд хорогдох газаргүй яг дунд нь зогсож байгаа хүмүүс ямар их үргэлттэй байлээ. Хамгийн их суманд оногддог хүмүүс. Үнэ. Тэгээд харанхууд байгаа хүмүүсээс бүр илүү их суманд оногдноо л гэсэн үг. Тэгээд харанхууд байгаа хүмүүсийг уг нь аврах ёстой усуучууд бид нар тэгээд үнэхээр эзэн таныг цуглуулахыг хүсэх үед таныг хамгаалж нэг дор цуглуулахыг хүсэх үед та бид нар өөрсдөө хүсэж шийдвэрээ гаргах ёстой болдог. Та битгий мартаараа бузар сүнс ч юм уу харанхуй хүчнүүд хүчээр хүнийг хийдэг бол Иесус дандаа асуудаг. Тэгээд түүний сонголтыг түүнд үнэхээр сонголтоо өгөөрөө түүний далавчин дотор орж хорогдороо. Тэгээд дайсны шугам дээр ч юм уу галын шугам дээр удаан зогсож болохгүй шүү. Баярлалаа. Баяртай.